За би бол ерөөсөө энэ тодорхой шаардлага тавьж байгаа. За нэгдүгээр хариуцлага тооцъё. Тэр аль сан хамаа байхгүй. За одоо хамгийн түрүү энэ одоо энэ сургалтын зээлийн сангаас гихтэл энэ Зандан шатар гэдэг их хурлын дарга ёс зүйн хариуцлага хүлээгээд огцроод шалгагдах хэрэгтэй. За 444 сая төгрөг авсан юм байна. Өөр авгаада өөр хүнд гэв тэг хүүхдтэй гэсэн. За боловсролын сайд хэн блэ? Энх хамглан огцрох ёстой, үр хүүхэд нь авгаан ингээд бас авцсан байна. Тэгээ боловсролын сайдыг байж яхад одоо энэ хүн ч одоо 3 жил сайд хийлээ шүү дээ. Тэгэхэд одоо энэ сан 3 жил энэ новшийн одоо мөнгөө ингэж үр тараадаг тийм үү? Энэ мөнгийг одоо идэж уудаг асуудал энэ нөхөр дээр явж ил байлаа. Энэ нөхөр юу ч хараагүй, юу ч болоогүй юм шиг адилхан идэж уугаал өөрийнхөндөө өгөөл явж илээ. Тийм биз? Тэгээ энийг одоо заргийн өнрөөл ил гаргаж тавилаа штэ. Яг үнэндээ хэлбэл сэтгүүлчид та нар л тавилаа тий. За тийм учраас энэ нөхөр хариуцлага хүлээх ёстой. За тэгэл одоо бусад энэ сургалтын зээлээс сангаас авсан албан тушаалтан боломжийн одоо тэр бүх хүмүүс бүгд хариуцлага хүлээх ёстой. Энэ мөнгө төгрөгөө бүгдээрээ эргэж төлөх ёстой. Одоо зарим нь тэгэлцэн барьцсан энэ төр гэж ярьж гин гэсэн. Тэр төлцсөн барьцсан гэж юм гинлээ. Төлсөн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Ер нь авсан л бол буруутай. Тийм биз? Ардын хүүхдүүдэд олддггүй. Тийм биз? Өгдөггүй. Хахуул өгдөг гэж байгаа шүү. 20-30 сая төгрөг байдаг гэж юм лээ шүү тэр чинь тийм муухай сан шүү дээ тий. Тэгэхээр энэ сангаас авсан одоо албан тушаалтанд дарах боломжтой бүх хүмүүс бүгдээрээ буруутай. Бүгдээр нь хариуцлага тооцох, төлөвлөх, дээр нэмээд эрүүгийн хэрэг үүсгэх, шалгах, хүү тооцох ийм бүх юмыг одоо хийх гэсэн ийм шаардлагуудыг би тавьж байна. Тэгээ ер нь Монголын ард түмнийг ирж тэмц ер нь одоо энэ улс орныг дампууруулж байгаа, завааруулж байгаа хүмүүс одоо энэ ард сууж байна. Тэ хариуцлага тооц гэдэг. Тэгэл би одоо залуучуудаа орайлаад дэмжиж өрөвдөөд энэ цууд зогсож байгаа шүү тэ.